За энэ өдрийн мэндийг статистикийн мэдээллийн хэрэглээ ач холбогдол мэдээлэл даргаалт сэдвээр анх шатны мэдлэг олгох хичээлийг заах бэлэн болж байна. За өнөөдрийн миний хичээлийн агуулга маань статистикийн мэдээллийн хэрэглээ ач холбогдол мэдээлэл даргаалтын бодлогын баримт бичгүүд. За статистикийн мэдээллийн нэгдсэн сан буюу 12/12 эмээний талаар за мөн тэрнээс хэрхэн мэдээлэл олж авах вэ? За мөн хамгийн хэрэглэгдэх сарын танилцуулгын дотор байрлал дэлгэрэнгүй хүснэгт болон бус мэдээлэл хэрхэн татаж авах талаар тайлбарлана. За ер нь статистик мэдээлэл гэж юу юм бэ? Статистик мэдээлэл гэдэг нь ер нь үр ашигтай шийдвэр гаргахад шаардлагатай тоо мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах, танилцуулах арга зүйн тухай шинжилгээ ухаан юм аа. Статистикийн тоо мэдээллийг тоог мэдээлэл болгож байгаа арга зам. За мөн тодорхой багц тоог бий болгох болон түүнийг ойлгоход арга хэрэгсэл юм аа. За мөн статистик мэдээний хэрэглэгч нь юм бэ гэвэл засгийн газар, салбарын яам, төрийн байгууллага, албан газар, за иргэн байна, хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллага. За эдгээр нь үнэн зөв мэдээллээр шүүх хангах үүрэгтэй. За статистик гэж юу вэ? За улс орны эдийн засгийн ямар байгааг, эдийн засаг, байгаль орчины статистик хариулдаг бол за хүн амын амьдрал ямар байгааг, амьдралын чанар ямар байгааг нийгмийн статистик хариулдаг. За статистикийг тоогоор нотолсон түүх гэж буюу өнгөрсөн за мөн ирээдүйг хэлнэ. За статистикийн мэдээллийн хэлбэр нь дараах хоёр байдаг. За албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл гэж байдаг. За үндэсний статистикийн орноос баталсан аргачлал үзүүлэлтээр гаргасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны гол үзүүлэлтээр статистикийн байгууллагаас гаргасан мэдээллийг албан ёсны статистик мэдээлэл гэдэг бол за захиргааны мэдээлэл гэдэг нь статистикийн орноос баталсан зөвшөөрсөн аргачлал үзүүлэлтээр за холбогдох төрийн яам, агентлаг, төрийн бус байгууллагууд, төрийн захиргааны байгууллага хэрэгцээнд зөвлөж цуглуулсан гаргасан мэдээллийг захиргааны мэдээлэл гэдгийг. За мэдээлэл даргаалтын бодлогын баримт бичгийн талаар ярив. За мэдээлэл даргаалтын бодлогын баримт бичгийн хувьд бол албан ёсны статистикийн тоо мэдээллийн төвөөрөмж дараах хуваар гэж баталгаалдаг. За мөн статистикийн бүтээгдэхүүн бэлтгэх заавар гэж баталгаалаад нүүртэн ажиллаж байгаа. За мөн албан ёсны захиргааны статистикийн мэдээллийн тайлангийн график, за мөн салбарын статистикийн байгууллагын бэлэг тэмдэг брэнд бүхийг нүүртэн ажиллаж байгаа. За мэдээлэл даргаалтын бид нар дараах жишээ загваруудтай. За жишээлбэл энэ эмхтгэл гэж байна. За эмхтгэл маань 25 бүлгээс бүрддэг. За ингээд ийм нэгдсэн загвартай. Ер нь за энийг хаанаас харсан юм бол Монгол улсын статистикийн эмхтгэл байна гэж хүмүүс хэрэглэж орч хүмүүс нь танихаар. За сарын танилцуулга маань 2023 оны 10 дугаар сараас энэ шинэ бүтэц загвартай болж ирсэн байгаа. За мөн энэ танилцуулга дээр бид нар шинэ график, өнгө үзэмж илүү амрах хэрэглэгчдад ойлгомжтой болгож дүрслэлээ сайжруулан ажиллаж байгаа. Сайжруулж ирсэн. За мөн салбарын буюу жилийн танилцуулга. За жилийн танилцуулга маань тухайн салбарын арай дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг. За энэ жил 23 он гэвэл 24 он гэдэг бол 23 оны мэдээллийг базаж гаргасан энэ жишээлбэл 23 он буюу 22 онд гарсан жишээлбэл аж үйлдвэрийн салбарын танилцуулга байна. За 12 цагийн статистик мэдээлэл нэгдсэн сан энэ талаар ярив. За энэ маань үндсэн 6 бүлэгтэй энэ дотроо 54 дэд бүлэг юм. 854 бүлэг үзүүлэлтийг бид шинжилэн оруулдаг. За мөн энэ дээрээс 1000 гаруй үзүүлэлт бол байгаа.
За яагаад 854 үзүүлэлт юм бэ? Тэр зөвхөн шинжилгээ шинжлэгддэг. Шинжлэгддэг буюу тухайн үед явагдаад дууссан судалгаа, за магны хөгжлийн зорилт зэрэг одоо хэрэгжиж дууссан үзүүлэлт тоо мэдээлэл юм одоо манай дээр байдаг. За 1900-аас 2024 оны тоо мэдээлэл үзүүлэлт гарч байгаа. За мөн манай ихэнх одоо сарын танилцуулга жилийн бичлэг маань одоо монгол англи хэл дээр гарч байгаа. За вебсайт дээр гарч байгаа юм байна. Хвчлэн монгол англи дээр гарч байгаа. За мэдээллийн давтамж нь 7.15 хоног. За сар үлрэл жил хагас жил гэж гарч байгаа. За тархах төвшингийн хувьд ус сурам нийслэлийн хэмжээнд тархаж байгаа. За энэ дээр баг хороор борлуулсан. За 1700 орчим дээр 1600 орчим баг хорооны төвшин буюу одоо нэг утгаараа зарим тоо мэдээлэл байна. Багийн төвшин мэдээлэл гардаг бол зарим тоо мэдээлэл сум дүүрийн төвшин гардаг байгаа. За мэдээний төрлөг дөрөв биелсэн албан ёсны цагаан мэдээж хоёр ангилдаг. За статистикийн мэдээллийн одоо манай 12 эцэг сангийн хамгийн гол хэрэглэгдсэн статистик цэсний хамгийн их харагдсан байна. За энэ дотор нь статистик өгөгдлөж байгаа сонирхолтой статистик тайлан эмгэгтгэл өгөгдлийн дүрслэж байгаа. За статистик өгөгдөлтөөр маань үндсэн бидний одоо 6 одоо бүлэг дээрээс нь түүхэн статистик буюу энэ жил 100 жилийн аваар эхлэн гаргасан одоо түүхэн статистик цэс байгаа. За энэ түүхэн статистик цэс маань дотор нь юу агуулт юм бэ гэхээр одоо социализмын үед гарч ирсэн тоо мэдээлэл. За мөн одоо 1960-аас 60 оноос эхэлж гарсан манай статистикийн мэгтгэлийн цаас хэлбэрээр гарч ирсэн бол одоо нэг захимжуулаад оруулсан байгаа. Тэгэхээр одоо судлаач эрдэмтэн юм цааштай бол эдгээр одоо хуучин тоо мэдээллүүдийг ашиглан за орчин үетэй харьцуулан дүүжлэх хийх боломжтой. За үндсэн 6 бүлэг дотор маань цаана бол 54 дэд бүлэг байгаа. За жишээлбэл эдийн засаг байгаль орчин дотор бол үндсэн тооцоо буюу хотуудын нийт хөтөлбөрөөр агуулдаг дэд бүлгүүд байна. Агуулдаг боловсрол эрүүл мэндийн бүлгүүд байгаа. За тэгэхээр энэ дотор маань аж үйлдвэр үүдэн шиг зэрэг холбогдох. За тайлан эмгэгтэл зэсэнд байна мөн одоо манаас гарч бүх тайлан эмгэгтэл зэсэн мэдээлэл одоо номс төгөл холбогдох жишээ эмгэгтэл байна, сарын танилцуулга байна, 7 хоногийн өмнө 15 хоногийн гадаад удалдааны мэдээлэл байна. За сонирхолтой статистик зэс маань ялангуяа анхан шатны мэдлэг авч хүмүүстний хэрэгтэй. Та одоо өөрийнхөө Монгол сэдв хэрэг юм бэ? За тантай ажил нэртэй хичнээн хүн байдаг вэ? За гэх мэтээр одоо өөрийнхөө мэдээлэл авах боломжтой. Мөн одоо бид нар өгдлийг одоо дүрслэж буюу хэрэглэгчдэд одоо тайлан уншихаас илүү тоо мэдээллийг хэлбэр авах боломжийг бүрдүүлж мөн гаргадаг байгаа. За дараагийн зэс маань одоо тархах хуваарлц байгаа. За тархах хуваарлц нь маш чухал зүйлтэй. Яагаад юм бэ гэхээр одоо ямар тоо мэдээллийн тайлан одоо гарах юм бэ? Хамгийн сүүлд одоо удахгүй гарах тоо мэдээлэл нь юу гэвэл удахгүй гардаг. За хамгийн сүүлд гарсан ямар албан ёсны тоо статистик мэдээлэл байгаа юм бэ гэвэл сүүлд гарсны дараад юу гарсан харах боломжтой. За ил тод байдал маань Монгол одоо манай байгууллагын холбогдох одоо ил тод байдал, хууль, журам, дүрм, за хүний нөөц, за тань дээр шилэн тас гэх мэдээлэл байгаа. За бидний тухай дээр мөн одоо холбогдох байгууллагын эрхэм зорилго, хамтын ажиллагаа, ажлын байр, тэг мэдээлэл цаа шилэн тас, за мөн одоо холбоо барих хэсэг байна. За холбоо барих хэсэг маань чухал асуудалтай юм байна. Холбоо барих хэсэг болохоор ямар хүн, ямар албан тушаалтан, ямар тоо мэдээлэл гаргад юм бэ? Ямар салбар хариуцдаг талаар мэдээлэл оруулж өгсөн. Тийм учраас хариуцдаг хийн юу хариуцдаг талаар мэдээлэл авах хүсвэл за энэ зэс рүү ороод харах боломжтой. За мэдээллийн сан гэж байгаа. За энэ дээр бол микро мэдээллийн сан гэж байгаа. За микро мэдээллийн сан гэдэг бол одоо тооллого судалгааны одоо дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй гэдэг нь юу утгаараа тухайн одоо тооллого судалгаанд хамрагдсан альва хэрэглэгчийн нууцлыг хангасан дэлгэрэнгүй мэдээллийг энэ байршуулсан байна. За энд маань хүмүүс өөрсдийн ямар хэрэгцээ шаардлага үндэслэн авах чадлаар мэдээлэл бүглэн мэдээлэл авах боломжтой байна. За мета мэдээллийн сан гэдэг юм одоо манай гол мэдээлэл байгаа. За мета мэдээллийн сан гэдэг нь за энэ тухайн тоо үзүүлэлт нь юуны талаар юм бэ? Ямар давтамжтай гардаг юм бэ? Ямар их үүсвэр гардаг юм бэ? Хамгийн сүүлд хизээ гарсан юм бэ? Буюу тухайн үеийн тоо стресс мэдээллийнхаа тухай мэдээлэл байна. За энэ дотор маань нэр томьёоны тайлбар орсон байна. За нээлттэй мэдээллийн сан дотор маань статистикийн өгснэг за ангилал, за мөн салбар дэд салбар
хэмиг мэдээлэл байна. За мөн энэ юм газар зүйн мэдээллийн сан буюу газар зүйн мэдээлэл том мэдээллийг харуулсан байгаа. За манай дараагийн мэдээлэл арга зүй аргачлал гэсэн байна. За арга зүй дотор манай харуу байгууллагаас баталсан. За мөн Монгол улс 40 мөрдөгдөж бүх аргачлал арга зүй. Энд байгаа за англи код мөн адилхан харуулж баталсан бүх төрлийн англи код маань орсон байгаа. За энэ дээр бол зарим жишээг харуулад та бүхэн үзүүлсэн байна. За энэ дээр энийг бол миний түрүүнд дурдсан. За тухайн бүлгээ сонгоод дид ингэ салбараа сонгоод нэг үзүүлэлтийг сонголоо. Тухайн үзүүлэлт рүү ороход танд ингэ дөрвөн ширхэг юм зис гарч ирнэ. За энэ дээр бол ингэ харуулсан байна. Хөндлөн дараалж гарсан бол яг ингээ амжилт 12 ороод зүгээр ингээ харуулсаа тараасан байлаа. За хүснэг дэлбэрээр бол та яг тухайн том мэдлэг хүснэгтэй буюу өөрөө ингээ сонгож аваад Excel-ээр юу бодож гарч ирэхээр харуулсан байгаа. За энийг одоо дэлгэрэнгүй дараад нь танилцуулна. За танилцуулга хэсгээр маань тухайн бүлгийн дид бүлгийн ерөнхий танилцуулга инфографик бүхий том мэдээлэл байгаа. За харин тайлан хэсгээр бол маань тухайн дид бүлгийн тогтмол татамжтай сараас ахаад сараар улирлаар жилээр татамжаар нь бүх тайлбарууд нь орсон байгаа. За мөн аргачлал хэсэгт маань тухайн үзүүлэлт нь ямар аргачлал байдгийг бэ гэж харах боломжтой байгаа. За мэдээллийн сан талаар байна. За энэ дээр бол мөн энэ сан дотор одоо маягт үзүүлэлт, за англи код, нэр томьёоны тайлбар, аргачлал буюу миний одоо өмнө дурсан үүний талаар одоо агуулсан байдаг. За одоо энэ дээр харуулъя. За та бүхэн манай ингээд 10-12 цэг хэмээн буюу статистикийн мэдээлэл нэгдсэн сан засгийн орох ерөнхийдөө ийм тус гарч ирнэ. За тэрний хамгийн ихний бие статистик гэсэндээ та иймэрхүү байдлаар гарч ирнэ. Түрүүний миний хэлсэн статистик өгөгдөл тайлан нэмэгдэл. За сонирхолтой статистикийн дүрслэл гэсэн гарч ирнэ. За эндээс тайлан нэмэгдлийг сонгоод сарын танилцуулгыг сонгосон байна. За сарын танилцуулгыг дарахаар дараах цус цонх буюу ийм гарч ирнэ. За энэ дээр бол энэ 2024 оны 2 сард түрүүнд гарсан буюу 1 сарын мэдээлэл гарсан байна. За би түрүү хэлсэн байна. Энэ дээр англи хэл англиар сонгоно, монгол хэл монголоор сонгоод авах боломжтой байгаа. За энэ болохоор сарын тухайн одоо гэдэг англи одоо муу монгол танилцуулга руу орсон байна гэдэг бүгдээрээ бодъё. За ингээд монгол танилцуулга руу одоо монгол сарын танилцуулга ороод буюу нэг доторх хүн амын одоо бүлэг үзэж чинь. За хүн амын бүлийг үзэхээр ингээд эхлээд инфографиктэй дараад нь тухайн ингээд бүлгийн одоо танилцуулга салбарын танилцуулга явж байгаа. За тухайн салбар бүрийн инфографик танилцуулгын бие энэ логосыг дарахаар тухайн энэ одоо хүн амын танилцуулга энэ одоо дэлгэрэнгүй хүснэгтийг шууд татаж авах боломжтой компьютерс орж байгаа хүмүүс байна. За мөн энэ буюу энэ танилцуулга тайлан хэсэгт мөн адилхан. За энэ логон дээр ингээд дарахаар тухайн энэ одоо салбарын дэлгэрэнгүй хүснэгтийг татаж авах боломжтой байгаа. За мөн энэ дээр буюу энэ тухайн сарын танилцуулгын хамгийн ард нь мөн одоо бүлэг буюу салбар бүрээр нь одоо өдрөөс салбар бүрийн дэлгэрэнгүй хүснэгтийг татаж авах боломжтойгоор энэ линк олж өгсөн байна. За энэ icon буюу түрүүний бүлэг хэлж байна. За энэ дээр линк буюу Excel хүсэлтийг дэлгэрэнгүй юм Excel хүсэлтийг татаж авах боломжтой байгаа шүү. За 7 хоногийн өмнө гэж байна. За 7 хоногийн өмнө маань хэрэглээний одоо тийм хамгийн их хэрэглэгддэг төрийн хэрэглээ бараа буюу тогтмол гол одоо өмнө мэдээлэл агуулдаг 7 хоног бүрийн 2 дахь өдөр шинжилгээ оруулж нэг оруулдаг байгаа. За энийг мөн татж авсан та бүхэн одоо юу гэдэг нь өөрийн ойрхон байрлах зах худалдааны төвд ямар гол нэр төрлийн бараа ямар үнэтэй байгаа юм бэ гэдгийг мэдэх боломжтой. Учир нь бид нар ч одоо дундаж юм зарлахаар хүмүүс энэ үнэтэй байна эсвэл хямдхан байна зарладаг. Тэр мэн одоо зөвхөн өөрийнхөө одоо хордог дэлгүүр хөдөлгөөний төв нэрээ яагаад гэдэг. За манайх бол маань энэ бол нэг дундчлаа гаргадаг байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ сонирхоод хүснэгтийг татаж аваад үзээрэй гэж зөвлөж байна. За дараагийнх нь бол жилийн мэтгэл байгаа. Жилийн мэтгэл маань маш том буюу 800 25 бүлгийн том мэдээлэл гардаг байгаа. За энэ дээр бол 2022 оны жилийн мэдээллийг харуулсан байна.
тайлын эмхэлсний жилийн эмхлэг орохоор ингэж гарч ирнэ. За ингэж гарч ирээд ингээд манай бүх жилийн эмхлэгүүд байгаа. Боломжтой шүү гэж хэлмээр. За дараагийн хэсэг нь одоо нөгөө статистик хийснийхаа манай 12 12-ыг орохоор доош нь ингээд гүйлэхээр үндсэн гэдэг 6 бүлэг ингээд харагдаж байгаа мөн одоо энэ онцлог үзүүлэлт юм харагддаг. За үндсэн үзүүлэлт юм хүн ам гэдэг тийм одоо үндсэн бүлэгтээ дараад орохоор жишээл ингэж харагдана. За ингэж харагдаад хүн амын дотор хүн ам үр бүлгийн за ингээд нэг ингээд үзүүлэлт нөгөө дөрвөн шиг ингээд өсөлтийн гэж дарахаар тухайн мэдээлэл өсөлтөд авах боломжтой. За энэ дээр арай өөр байдлаар буюу саний шиг одоо бурангуудаа эдийн засаг байгаль орчин руу дараад тэгэнгүүтээ хэрэглээний үнийг сонгож чинь. За хэрэглээний үн буюу инфляцийг жишээл харах боломжтой гэж явж байна. За ямар мэдээллийн өөрөө ингэ сонгож байгаа, ерөнхий индекс үү, ямар хугацааг сонгох уу, яаж харуулгыг сонгоод ингээ хайх буюу ингээ дараа дуур нь харж болно. За энэ дээр багнан график сонгосон байна. Ингээд орон багнан график харах боломжтой. За дараагийнх нь бол талбайн график харуулсан байна. За аман адилхан ийм сонгох, хүссэн юм сонгоод талбайн график харуулсан бол дараагийнх нь тууцан график харуулсан байна. За одоо тухайн хэрэглээний үндэсний тайлан хэсэг рүү дарсан байна. Одоо ингээд эдийн засаг байгаль орчны хэрэглээний үнэлгээ дараад өснөлт тайлбарлах тайлан энэ тайлан хэсэгт дарсан байна. Тайлан хэсгээр хамгийн сүүлд гарсан жишээлбэл хэрэглээний үнийн буюу сарын танилцуулга буюу ордог зөвхөн хэрэглээний үнийн хэсгийг одоо харангуут ингэж гарч ирнэ. За эсвэл салбарын танилцуулга буюу арай дэлгэрэнгүй байвал одоо инфляц, үнийн өөрчлөлтийн 2022 оны танилцуулга байдлаар ингээд дэлгэрэнгүй танилцуулга байгаа. За энэ маань тухайн сарын танилцуулга эсвэл энэ маань дэлгэрэнгүй тухайн жилийн танилцуулга юм. Жилд нэг гарна гэсэн. Энэ маань болохоор жил сар бүр гарна гэсэн. За дараагийнх нь болохоор хүссэн мэдээлэл яаж болж авахгүй вэ гэж. За түрүүн би хэлсэн тийм ингээд хүссэн мэдээлэл бол өөрийнхөө хүснэгтээр авах юм уу? Хүснэгтээр гэвэл доотлол ингээ гараад ирнэ. За энэ юм зүг үсэж байгаа зүйл буюу энэ дэдлийн татах гэдэг энэ дээр дараа татчих боломжтой. За эсвэл манайх онцлог үзүүлэлтүүд байна. За энэ дээр хайхтс байна. За хайхтс нь манайх хайлтын системийг сайжруулад хайлтын гол түлхүүр өгнүүдийг одоо баяжуулж оруулж өгсөн байна. За үүний уучлаарай зөвхөн автомашины тоо ч зөвхөн тээврийн хэрэгслийн тоо гэж хайсан тохиолдолд гарч ирдэг гэсэн бол одоо машины тоо, тээврийн хэрэгслийн тоо буюу энэ одоо адилхан утгатай буюу ижил утгасаар илэрхийлсэн түлхүүр өгнүүдээр мөн хайвал гарч ирэх боломжтой болсон байна. За жишээлбэл үзье. За энэ дэр хүн амгийн хайсан байна. За хүн амгийн хайсан чинь за ийм бол юм гарч ирж байна. Юу утгаар хүн амгийн хайсан чинь за энийг томруулаад энэ дээр харуулсан байна. Өгдөл за ийм юм байна. За ямар бүлэг дотор хүн ам ордог би хүн ам өрх гэсэн бүлэгт орчин байна. За тайлан гэвэл ямар тайлангууд байгаа юм харуулж байна. За энэ яг дэлгэрэнгүй ингээд хайр үзье яг бол хүн амгийн хайх төвчөө даасан тохиолдол. Эндээ зөв хайх төвчөө дараагүй зөвхөн бичсэн тохиолдол ингэж гарч иж бол дарсан тохиолдолд дараагийн доотлох буюу за өгдөл нь чинь ийм болон өгдөл байна. Тайлан ийм болон тайлан байна. За тайлан эмхэлсэнд бол ийм болон тайлан орсон байна гэж харуулж байна. За сонирхолтой дашборд буюу одоо за ийм хэсэг байгаа. Тэний тоо мэдээлэл хэрхэн хэрэглэх шүү дээ. Илүү хэлбэр ойлгомжтой гэж ингээд дарах байлаа үзэнсэг. За жишээлбэл та Улаанбаатартай зарвал Улаанбаатар ингээд томроо харагдана. Дараа нь дүүрэг дээрээ дардаг ч юм уу. Тэгвэл одоо тухайн дүүрэгт хитэн өрх байдیں۔ Ингээд яваад байх боломжтой. Илүү дэлгэрэнгүй байгаа. Та өөрсдөө дараад үзэх боломжтой байгаа шүү. Манай вебсайтыг ороод сонирхолтой дашборд руу ороод үзээд ягч. За дараагийн хэлцүүлсэн нэг сонирхолтой статистик сонирхолтой статистик. За энэ дээр бол та өөрийн хэрэгслийн дугаар оруулаад Монгол улс хэд хэрэг юм бэ? За би одоо Монгол улсын 2 сая хэдэн зуут хэрэг надтай ижил настай хичнээн хүн байгаа юм бэ? Эрэгтэй хүн юм байна. Эмэгтэй хүн юм байна. Надтай ижил настай ийм хүмүүс байгаа юм байна. Сонирхолтой статистикүүдийг аван за тухайн сертификатаа мөн хэвлэж авах боломжтой. Тухайн чинь PDF байлаа гараад тэр нь өөртөө хадгалж аваад хар өргөө хэвлээд эсвэл хэрэгжүүлж хийлгээд гоё найз нөхдөд биелэх боломжтой. Энэ бол маш гоё мэдээлэл авдаг байгаа. За статистик тоо мэдээлэл одоо анхан шатны мэдээлэл авч байгаа хүмүүс хийчих сургалт болохоор энэ тоо мэдээллийг одоо нэг өдрийн дотор ингээд сураад ойлгоод авах мэдээж боломжгүй юм учраас одоо манайхаар
манайх одоо юм өөрсдийн одоо 500 6 статистикийн одоо үндэсний статистикийн аль биесны одоо нийгмийн сүлжээ буюу сошиалын сүлжээ сугаар гэдэл тараадаг. За Facebook, Instagram, Telegram, Viber зэрэг одоо сувгууд байна. За мөн одоо Twitter буюу X тэ мөнгөөр мөрөгч байгаа. Та бүхэн тэгэхээр одоо залуу өөр ямар хүн байна өөрийнхөө хэрэглэнээс хамаарат Facebook тэгээд бол манай үндэсний статистикийн хороо гэж хайгаад ингээд мэдээлэл лайк дараад subscribe гэх юм уу тийм дараад ингээд том мэдээллийг тухайн бүр дургуй тарах боломжтой. За энэ дээр бол манай Instagram хэсэг байна. 7 хоног бүрийн одоо аймгийн төвүүдийн юмны үн ямар ба Улаанбаатар хотод юмны үн ямар байгаа зэрэг ингээд мэдээлэл харах боломжтой байгаа шүү. За мөн одоо мэдээлэл хартын одоо албан хаагч нарт дагажтай мэдээлэл албан хаагч нарт одоо мөн үзэж байгаа болохоор одоо статистикийн бүтээгдэхүүн бол бэлтгэх одоо боловсруулах заавар гэж хардаг. За энэ зааврыг одоо мөрдөж одоо мэдээлэл боловсруулж хэрэглэгч нарт ойлгомжтой ийм байдлаар нэгдсэн заавраар мэдээлэл өгөх шаардлагатай. За мөн одоо манай байгууллагын статистикийн байгууллага бэлэг тэмдэг BrainBook стандарт гэж байдаг. За энэ стандартаар гаргахаар одоо тоо мэдээллийг хэрэглэгч нь хүрэхтэй танил дүрс тэмдэглэл мөнгөийг одоо ашигласан байна. Фонд нь адилхан байх гэсэн юм байдаг. Учир нь одоо өөрөөр өнгөтэй өдрөөр өөрөөр тийм том жижиг фондтой өөрөөр өнгө ашигласан байвал одоо хэрэглэгч нь үзэхэд ойлгоход одоо хүндрэлтэй байх болохоор ийм стандарт BrainBook мөрдөн ажиллаж байгаа. За мөн одоо энэ албан хаагчдын дагаждны мэдээлэл гаргадаг албан хаагч мэдээлэл талбай гаргадаг албан хаагч нар хамрагдаж байгаа. Энэхүү одоо бичлэг үзэж байгаа болохоор за жил бүрийн өмнө 24 тухайн оных нь дараагийн оных нь мэдээлэл авах хуваар гэж гардаг. За энэ хуваар нь ерөнхийдөө дагаа жилийн хуваарийг мөрдөж ажилладаг. За хэдийгээр жилийн хуваар батлагдсан ч гэсэн тухайн одоо сарын онцгой самбараа зарим том зүйлс маань баг зэрэг хэлбэлцдэг. За энэ мэдээлэл маань тархах хуваар буюу одоо 12 дээр эцэстний байршилдаг. За байр 12 дэс дээр одоо хэрэглэгч 8 буюу одоо эсвэл одоо тоомл гаргаж байгаа статистикийн орны албан хаагчид маань өөрсдөө хизээ ямар том мэдээлэл гарах вэ, хамгийн сүүлд гарсан ямар том мэдээлэл байгаа вэ гэдэг чийс харах боломжтой байгаамаа. За хамгийн сүүлд дараагийн нь бол за захиргааны аль биесны мэдээлэл гаргадаг. За энэ хоёрын зэрэг батлагддаг байгаа. За энэ мэдээлэл маань төрийн болон холбогдох яам агентлагуудаас бид нэр мэдээлэл авч нэгтгэж хургуулдаг байгаа. Тэгэхээр эдгээр байгууллагуудаас мэдээлэл авч за аль биесны статистикийн мэдээллийг болон тархадаг байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллийг за мөн бид нар нийслэл дүүрэг буюу аймаг орнотоос мэдээлэл авч нэгтгэж авдаг байгаа. За энэ мэдээлэл тоглох судалгаар тэр мэдээллийнхаа одоо батлагдсан хуваар графикийн дагуу гаргах за гаргахтаа мэдээж тухайн энэ заавар бэлтгэн юм байж стандартын дагуу гаргах шаардлагатай байгаамаа. За ингээд өнөөдрийн одоо миний ихтгэл өнгөөр өндөрлж байна. Анхаарал тавьсан баярлалаа.